нэлээд асуулт үлдсэн. За. Гэхдээ шууд эхлээд тавьчих асуулт надад ягаад ч юмгүй мэд олдохгүй байна. Тэгэхээр ер нь цензургүй яриа асуултгүй эхлүүл яасан. Өөрөө чи сэтгэлдэр эхлэв. За, юуны төрөнд синий телевизийг үзэн суугаа, амь нэгтэй, алдар нэгтэй ах トゥ усынхаа амар амгалан гэрийн мэдчлээ. Та бүхэн минь бүгдээ сайхан намарцгааж байна уу? Дөнгөж сая цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд манай нийгмийн нэрт зүтгэлтэнгүүд тэдгээрийн үнэн өндөр төрх таны хийсэн олон хөдөлмөрийн чинь үнц нь энэ нэвтрүүлгийг эхлүүлж штэ. Энэ хөлс хөдөлмөр шингэсэн олон хүний бүрэлдэхүүнээр бүтдэг нэвтрүүлэгтээ намайг тоож урьсан явдалт чинь зоригтой бүсгүй минь баярлалаа л гэж сэтгэлийнхээ эхний хадгийг танд өөрөө дэлгэмээр байна. Тэгээ хоёлын нэвтрүүлгээ бол тийм айцсаар баг аз жаргалаар их гуниг харуулслаар цөөхөн уянгатай бадрангу бахархалтай тий ингэж хоёлаа хийдэх үү. Тэгтээ бас цензургүй тийм ээ. Мэдээж надад одоо нууж хаах юм байхгүй шүү дээ. Би бол үнэнд гүйцэгдчихсэн хүн. Үнэнд гүйцэгдсэн хүн үнэн олж хардаг. Тэр олж харсан үнэн бол ээжигээ мэд хайрлах үнэнгүүд байдаг юм байна гэдгийг л үнэнд гүйцэтгэхдээ л хүн олж хардаг юм байна лээ. Тэгэхээр би бол үнэнд гүйцэтгэсэн учраас хотлоо ярих, нууж хаах, над зүйл хаалга. Гэтэ тэрүүл ард түмэн намаа мэднэ. Би тэднэрийнхээ дунд л амьдарч явдаг. Ийм л хүндээ. Үнэнд гүйцэгдсэн хүн ер нь их хатуу идэм болов эсвэл зөөлөн байдэм болов? Миний хобби уулын бильярд байлаа. Одоо бол би байгаа цаг хугацаанд хүнд туслах хоббит болсон. Мөнгө гэдэг бол үнэхээр хүний амьдрал хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мөнгнөөс илүү үнцэнтэй зүйлийн хорвоо дээр байдаг юм байна гэдгийг олоод харчихсан. Тэр бүхний цаана нь гаргаж тэмцэж, тэмүүлж яг тань шиг ингэж явах ямар гоё гэж санана. Тийм ч учраас урлагийн гайвал дэш гүр азаргаа миний өмнөөс дээг чиний энэ үгийг нэг хэлээд гэж. Намайг дуу уйхан болгодог. Уйхан сэтгэлийн дэрэгдээс хорвоог харах хичнээн сайхан гэж тэтгэлгэрмөр. Наач ингэж хэлээ чи зүгээр л яв. Дэлгэр мөрөнгийн дуунаас сүү үнэртдэг. Түүнийг нь би тархиараа үнэрлдэг гэж Бавгийн лав сүрэнгөл хэлсэн юм шүү дээ. Инхээр одоо найз нь бол одоо юу доторх вэ? Одоо бол гоё зөрөгтэй. Ялангуяа тань шиг. Энэ хорвоо дээр дуугаар их харагддгийг гинлээ. Хорвоог зөөлрүүлэх гэж уйсгах гэж. Тэгээ дуулсан дуугийг чинь сонсоод зөөлрсөн уу энэ хорвоо? Хүмүүс ухаачсан уу? Ухаацсан. Ялангуяа хайр дурлалыг эрхэмлдэг залуу хосууд бол хайрын мөн чанар ямар агуу мөнхийн сэтгэвтэй агуу хүчтэй хүнээс гарч байгаа тийм гигэн энерги юм бэ гэдгийг миний амьдралаар хангалттай олж авсан. Бид хоёр ч гэсэн тийм амьдралыг энэ хорвоо дээр үлдээгээд нэг нь оршоод нөгөөх нь ис оршсон мөртлөө оюунаараа холбогдоод амьдарч байгааг тэр бүхнийг тэр хүмүүс хараад эргээд хайр гэдгийг өөрөөсөө ондруулж байгааг нь би өөрөө хараад мэдэрч байгаад жаргалтай явж байгаа. Таны охин том болсон уу? Зөөлөнсийн охин одоо хиттэй. Охин ургажил байна. Мэргэжлийн би өндөр шалгууртай, урт настай өвлүүлэн үлдэх гэж байгаа. А миний хүмүүжлэр манай гэр бүлийн оюун ухаанаар зөөлөнсийн охин бол мундаг боловсрно гэдгийг л би өөрийнхөө энэ орших биедээ бол амлаж байгаа. Охин та хоёрын нэг ахуулсан хөөрхөн зургийг фэйсбүүкээс ч олж авсан. Гэхдээ одоо энэ дэлгэцэнд гараад ирлээ. Одоо хиттэй юм бэ тань? Одоо 11 сарын 17-нд би 38. Охин маань 10 нас хүрнэ. Тийм үү. Бид хоёр ч нэг өдөр хамт төрсөн. Нэг өдөр төрсөн юм уу? Ээж нь ийм бэлэг үлдэг явчихсан юм шүү дээ. Би ингээл эхнэртэй дандаа хэлдэг гэсэн. Миний төрсөн өдрийн бэлэг гэхээр л манай эхнэр зөөсөрөө харчдаг. Тэгээд би юу хэлэхвэ? Албатаар бол үр хөвгтөг байхдаа бол би биендээ хамгийн нандин хүсэж хүлээж ийсэн, сэтгэл догтлуулсан тэр хайрцаг задлахтаа ингэж өмөрж байдаг. Ийм сэтгэхүй байсан. Эргээд тэр маань надад ийм гайхамшигтай бэлгийг үлдээгээд бидний замыг засахаар дараагийн тэнгэр рүү сонгогдсон.
Тэгэхээр бид нэр ихтгэл дүүрэн аз жаргалтай амьдарч байгаа. Манай охин их олонтой. Ээж нь их олуула. Газартахгүй. Дэлгэр мөрөн дуучин бас их олонтой, олон сайхан найзтай. Тэд нар миний амьдралын өмг төшиг болж идэг. Ард түмэн минь байна. Ерхчлөөд их Монгол их орн минь байна. Сайхан үнэхээр гоё. Зөвхөн дотор бол байгаа л та. Гэхдээ өнөөдөр энийг бол гадагшлуулахгүй. Би энийг тоглолтын дээрээ гаргаж дуусгана. Тэгээд дараа нь буцаад эстрад дуунуудаа болно гэж байна. Охины чинь нэг хөөрхөн бичлэгийг бас олсон юм. За тэр бичлэгийг үзье тэхүү хоёлаа. За. За манай найруулагч өгчөхдөө. Дуугийн цан. Дэдэж бустаа. Яа. Хүмүүс таа мэдлэлтэй хард өмнөдөө мэдлэлтэй. Сайн байцгаана уу? Би хүн гэдэг байна. Би ингээд амьдрал гэдэг нэртэй зураг зурсан байгаа. За. Нэгт хүмүүс ингээд би бинтийгээ танилцдаг. Анхных энэ бол нэгт одоо ингээд дугаараа өгөөч гэд хахаа 8809 3740 гэд дугаараа өгч. Тэр дугаарыг хаанаас олж мэдж чанаад ийм дугаартай хүн байвал яах юм? Би цохос юм аа. Тэгээд хүмүүс охин яг одоо 8809 3740 гэсэн дугаартай санаа зовлоо яа. Тэгээд чинь намайг жээ цогт гэдэг гэж байгаа. Намайг ил амин савд гэдэг байгаа байхгүй. За тэгээд энэ бол нийтдээ хоролцох ингэж тасж байгаа. Энэ хоёр дахь нь бол дараа нь гэж байгаа даа. Ингээд энэ хоёр бүжгэлж байгаа. Тэгээд энэ надтай гэрлээч гэхдээ наж байгаа. Би зөвшөөрч байна гэж байгаа байхгүй юу? Ингээд энэ бол нэг хоёр дахь харилцаа. За хоёр дахь юу? Хоёр дахь юу? Оролцох хэсэг. Хэсэг гэсэн. Яа. Гурав дахь хэсэг нь болохоор энэ хоёр хоёроо яж байгаа. Ингээд цагт өмнөс хоёр чинь. За тэгээд дөрөв дахь нь болохоор мэдээж амьдралд хэрэлтэн зодоо маргаан гэж тохиолддог. Яагаад вэ? Мэдээж амьдралд тийм юм тохиолддог. Тийм яаж мэдчихэв? Тийм юм тохиолддог амьдрал хийж бод байхгүй. Тийм тэгээд энэ 29-ийнхаа дараа тэгэл амьдарч ирсэн ингээд хэрэлдэж байгаа. Энэ охин чамаас болсон гэлчи би яваад үгүй гэл эмэгтэй юм шидэл гэсэн чинь ингээд хэрэлдэж байгаа байхгүй. Тэгэл тэр хоёр яг юм болсон. Энэ би юу хийчих вэ гэж байгаа. Энэ болохоор үгүй гэж байгаа байхгүй. Энэ бол 5 дугаар хэсэг. Тэгээд доор нь юу? Тэгээд 6 дугаар хэсэг нь эмэгтэй жирэмсэн болоод нөхдөр очиж байгаа. Ягаад? Маргааш нь би жирэмсэн болсон байжээ хэтмэн гэж байгаа. За. Намайг уучлаарай гэдэг эмэгтэй хэлсэн чинь намайг ч гэж байгаа байхгүй. Энэ бол 6 дугаар хэсэг. 7 дугаар хэсэг нь эмэгтэй нэг эмнэлгийн орон дээр төрж байна. Төрсөн. Тэгж байгаа. Тэгээд хүүхднээс энэ дээр аав нээр энэ бол 7 дугаар хэсэг. 8 дугаар хэсэг нөгөө чи юм уу биелсэн. Тэгээд ингээ бүгд хацтай нар ингээ хүүхдүүд. Энэ бол амьдрал. За амьдралын том хичээл зааж өгсөн зөөлөн сэдв баярлалаа. За. Хаанаас ингээд энэ бүхнийг мэдээд ингээд зураад гаргаад ирдэг вэ? Би ингэж бодож байгаа. Манай ээж аваар хоёулаа Монгол хэл орон зохиолын багш л та. Манай найзуудын хүүхдүүдийг ажиглаад байхад зөөссөн шиг ийм нүүрэмгий байдгүй. Жохон дотгошоо. Тэгээ би найзуудад хэлдэг. Гоё юм чөлөөтэй байлга. Өөрөөр нь сэтгүүл, өөрөөр нь яриул. Тэр дотоодын сэтгэлийн мөн шараар задал. Ер нь бол өнчин хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Өөрийгөө бусдад илэрхийлж чадахгүй хүнийг л хэлж байгаа шүү дээ. Тэр ижи аав гэдэг бол тэр тэдэргүй бид нар бол тэднээс ургасан бурхан юм чинь. Тэд нар байсан байж таарна шүү дээ. Тэгэхээр ижи аав хүнийг өнчин гэж хэлэхгүй. Миний бодлоор өөрийнхөө үдэд бодлыг бусдад чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа энэ л нэг тогтцоо юм бол өнчин гэж хэлэх гэдэг. Манай ээжээр хоёулаа багш Монгол хэл уран зохиолын багш учраас манай гэр бүлийн энэ ярианы хөгжил бол их урдаа байдаг. Монгол хэл зүй, Монгол ёс заншлыг бол их өмнө их дэлгэж тавьсан. Та ч ихсийг уран цэцэн шүү дээ. Баярлалаа. Нэг ээжээр хоёулаа Монгол хэл уран зохиолын багш нар учраас. Тэгээ хоёр хэл уран зохиолын дундаас гарч ирсэн. Фильмгээд боломгоо. Дээ нөхөр ямар санд дээ хүн юу яриад байгаа юм.
Ямар сандаа нөгөө би тэр амьдралын түүх нь бол надад сонирн биш байна. Энэ охин үнэнгээ хэлсэн. Яалтчгүй ийм л амьдрал байдаг. А энэ яриан дээр нь би өөрөө нүгшээ задлаад байгаа байхгүй. Жишээлх юм бол тэр хоёр ингээд салсан байна. Тэгээ жирэмсэн болчих. Тийм. Яагаад? Тэгтэл аль хэдийн тэр амьдрал тэр хоёрыг салахгүй гэд цаанаас нь холбочихсон байгаа. Тэр гоё хайрыг энэ хүн өөрийнхөө төсөөлөөр зурж бичиж шин. Харин зүгээр амьдралыг олж харж байгаа өнцг нь өөрөө магадгүй энэ олон ангид кинонуудаас юм уу энэ гадаа байгаа нийгэм энэ манай Монгол улсын энэ хүмүүжлийн боловсролын айл болгонд байгаа гэр бүлийн энэ тогтолцооноос үүсэж байгаа зүйл гэж би дотроо одоо бодож байна. Манай гэр бүл бол их нээлттэй. Ялангуяа би түрүү хэлсэн шүү дээ. Ээж аваа хоёр маань хоёулаа багш мэрэгчлээ учраас дандаа оюутан залуучуудын сэтгүүгээр гэртээ орж ирдэг. Бид нартай харьцаж байгаа нь дандаа сурагч, багш, эдийн ээж аав ч гэсэн тийм ээ нөгөө ойлгож өгч байгаа зүйлүүд маань. Одоо манай аав бол гайхамшигтай бичдэг хүн. Бичгийн одоо хэл бичиг тэр хэлбэр бол би одоо хүртэл хамаагаа гүйцэдэггүй шүү дээ. Уул нь би гүйцхийн шарттай. Манай ээж бол хичээлийг заах нь кино. Одоо хүртэл энэ манай ээжээр хичээл заалгасан энэ оюутан залуучууд надтай таардаг. Ямар сайндаа 10 жил төгсгсөн ангийнх нь хүүхэд зааж байсан уран зохиолын хичээлийг бодит болгож Орос улсад аваачиж ээжийг тэгж баярлуулж яасан гэж боддоо. Танаа аав ээж ер нь дуулдаг уу? Манай аав ээж дуулна. Манай ээж их над чиг юм нүүрэмгийн мөртлөө аавыг бодох юм бол авьяас жоохон бага. Манай аав бол сайхан найранд 3 дуутай. Наадамд 3 даваатай. Метр 92 дөө өндөр хүн байна. Одоо бол жоохон өтлөө жоохон намхан болсон. Ээж маань метр 56-тай намхан. Тэгэхээр өөрөө бас найранд за дуучин хүнийг найранд 3 дугаараатай гэдэг яг. Наадамд бас 3 даваатай тий? Би 1997 онд өсвөрийн үндэсний бүхий барилдаанаар барилдаж 9 өрлөг цагаан тугаа тонцгийн сугаад тахтайгаа нэг удаа тойрж үтсэн шүү, дивж үтсэн шүү. Бүхэн шүү гэ. Тий. Би самжуудагаар би 17-8 жил хичээлсэн. Тийм байх. Ирландын начин шүү дээ. Яа. Сая гадаад Европын орнуудаар тоглолтоор явж хахад Ирланд дахь монголчуудын наадам дээр таардаг байхгүй. Тэнд сайхан 32 залуу байж байна. Би ч орой тоглолттой хийх ажил байхгүй барилдъя. Цаанаас л гоё юм чинь. За самжуудагаар барилддаг хүн бол их гоё мэхийг их гоё гүйцэтгэлтэй их нисэлттэй хийдэг. Тэгээ тэр миний хийсэн мэхнүүд тэнд байгаа ард түмэнд их таалагдаж би шөвгийн дүрт төлдөж Ирландын начин болсон. Энэ бол зүгээр хөгжилтэй хөөрхөн гоё байх. Хүн спортыг дагаж өөр их гоё чанартай болдог. Тэр утгаараа л тэгэж одоо дөнгөж 38 хүрч байгаа юм. тийм шүү дээ. Хэдтэй юм шиг харагдаж байна. Би арай л залуухан болов гэж бодсон. Арай өтлөө авч байгаа. Ямар санда хар цагийн амраа харангийн лавга ах бид гурав нөгөө мөнх хөхтэн гэрэг цомог гараагүй. Тэгсэн чинь нэг нотгийн юм тэгдэг биш. Энэ одоо хамгийн анхны харангийн лавга байлгүй энэ дүүн энэ хар сарныгийн амраа юу гэж. Хар сарныгийн амраа надаас 9 ах хүн. Тийм үү? Тийм. Одоо хүртэл хар сарныгийн амраа гэрээсээ ямар хувцас өмсөж гарч ирэх бол гэж үеийнх нь андууд хүлээж яадаг гэж бодохоор энэ урлаг гэдэг бол гайхамшигтай зүйл байгаа байхгүй. Энийхээ цаагаар бол юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр би турмаар байна. Би сайхан залуу зандаа харагдмаар байна. Би эрүүл баймаар байна. Энэ бүхэн одоо намайг сэрэж байгаа. Энэ нөгөө хэлэхэд найз нь бол 2-3 жил бол үнэхээр гунцсаа. Гэтэ энэ зов ганцаархнаа би үзээгүй. Олон хүмүүсийн ач буйнаар би буцаад их дэлхий дээр оюуханаараа бууж ирсэн. Тийм ч учраас энэ бүхнийхээ тайлал болгож, энэ бүхнийхээ талархал болгож 11 сарын 17-ны өдөр би даасан 2 дахь том концертод тоглох гэж байна. 10 жилийн дараа. 10 жилийн дараа тий? 10 жилийн өмнө тоглож байсан санаа болчих. 2004 онд бүхэн өргөнд амин зүрх гэдэг тоглолтыг хийж байлаа. Тэр цагаас хойш олон шоу тоглолтуудыг хийсэн ч гэсэн ард түмэндээ шалгалт өгөх мэт тайлан тоглолтыг тавина гэдэг бол онцгой ач холбогдол өгөхтэй зүйл гэдэг байхгүй. Уучлаарай бас нөгөө амьдралын бас хэцүү дурсамж руу орох гээд байна яриа ялтчих байхгүй. Талигачаа нутаглуулчаа 49 хоноогүй байхад чинь
би өөрийг чинь нөгөө хавдрын эсрэг аян зарлаад тэгээд ягаа. Тэгээд дуулуулж исэн. Тэгээд тэр ингээд миний дотор одоо ингээд зураад идэг байхгүй. Би яагаад хүн хайртай ханаа алдчихад байхад 40 хоногийн дуусаагүй байхад хавдрын эсрэг аян дээр дэгийг авчираад үг хэлүүлээ, дуулуулад ямар хатуу сэтгэлтэй юм бэ гэж би одоо хүртэл өөрийгөө боддоо шүү дээ. Үгүй ингээд зурс гэдэг байхгүй. Би бол энэ дээр бол өөрөөр чинь сэтгүүлч хүний чинь хувьд, эмэгтэй хүний чинь хувьд, ээж хүний чинь хувьд, бас хүний гэргийн эхнэр хүний чинь хувьд бахархсан байхгүй. Тэр олон өвчтөй зовлонтой байгаа хүмүүст хэрэг болох тэр аппарат, тэр өвөл, тэр гараашин дотор хөлдөөд байж гэнэ гэдэг яаж хүний оюун ухаан санаа нь байж чадж байгаа манай улсын тогтолцоо байсан гэж санана. Хэрвээ тэр аппарат үйл ажиллагаанд орчих юм бол өнөөдөр энэ хавдар гэдэг өвчнөр зовоод байгаа хүмүүс буруу онцлогоонд төөрөгдөж, сэтгэл санааны гүн хямралд орж, гэр бүлээрээ тэгж дампуурж, хэн нэгэнд итгэлээ алдаж ингэж явахгүйгээр бид нар оншоо зөв тогтоолгоод гайгүй боломжийн мөнгө төгрөгөөр засаж янзлж илааршуулах боломжтой улсыг сонгох бүрэн боломжтой байхгүй. Өнөөдөр энэ аппаратыг бид нар ашиглаж чадахгүй, энэ эмчнэрийнхаа үн цэнийг өшөө өндөрт гаргаж чадахгүй байснараа бид нар гадаадын нэгэн эмчнэрт итгэж тэнд очоод үхээд өгч болдгоо, амьдраад өгч болтгүй ингээд нүдэ хөдөлгөөд хөвтөж штэ. Хүн л эмч нь хинж хинээсээ амьд хасахыг хүсдэггүй маа. Хамгийн гол нь амьд байхын цаана мөнгө яваад байна. Яг үнэ. Тэр мөнгөөр гадаадын оюун ухаан өөртөө тижээгээд байна. Гэтэл энд бол юу болж байгаа юм бэ гэхээр байдгаа бараад ах トゥ усийнхаа байрыг барьцаан таваад адагтан бүр өвдөгнийхөө махыг гартал хүний амь насны төлөө хүн чанар гаргаж явж байгаа Монгол хүний оюун ухаан яваад байгаа байхгүй. Энийг л эдгэх ёстой. Энэ эдгэрэлтэнд дэлгэр мөрөн бол дуулахал учиртай байхгүй. Тэгээ би таны зохион байгуулж ирсэн энэ сайхан үйл ажиллагааг чинь би найруулж тэгсэн. Бүгдийг дуусгаж ирсэн. Ингэж л надад цугалтсан байсан, надаар дүүрэн байсан зовлон баг багаараа хасагдаж эхэлсэн байна. Тэгэхээр миний хобби бол бялард байсан бол одоо бол хүнд туслах юм аа. Хорвоог бид нэр хоёрхан нүдэрээ харнаа. Хорвоо биднийг өнгөнгөөр харнаа. Хорвоог бид 100 мэднэ. Хорвоо биднийг үеийн үед мэдэх зүйлийг л үлдээцгээе гэж. Яг зөв. Ингэж л өнөөдөр амьдрын 100 зуны настай юм чинь. Одоо энийг бол ойлгочлаа шүү дээ. Бүх гуниг харуулсалдаа цэл тавиад одоо дэги бол бүр хүчрэхэг босож ирж байгаа зү. Би ерөөсөө л тэгсэн. Би айхаа болсон. Хүн болвол төрхөн үнэн, өвдөх нь үнэн, өтлөх нь үнэн, эс оршихоон байхаа үнэн. Энэ дөрвөн үнэнгийн хаанаас нь хаашаа зугтах юм? Тэгэхээр би бол айхаа болчихсон. Айхаа болгосон айцыг маань илүү надад ингэж чи юунаас битээ ай гэж байгаа энэ тэр ухаарл бол би энэ хорвоо дээр ганцаараа ис оршиж байгаамаа. Бид бүгдээрээ бие биенээсээ уялдаа холбоотой юм байна гэдгийг л ойлгоцсон байгаа шүү дээ. Өнөөдөр таны энэ сайхан нэвтрүүлэгт энэ олон хүний хүлээлттэй байгаа үнэн худал хоёрынхон дунд чичрэн үгээ ярьж байгаа нэвтрүүлэгт чинь өөрийнхөө би үннийг ярих гэж олон хүмүүс миний тоглолтыг ирээд үзчихээсэ. Тэр дундаас нэг зүйлийг бас олоод аваасаа, ойлгоод аваасаа. Гой найруулгатай, удаан хүлээсэн, өөрийнхөө амьдралыг зориулсан урлагийн хүний хөдөлмөрийг боломжийн үнээр хурж ирж үзчихэд маргааш нь миний сэтгэлтэй адилхан нийлээд хорвоог нэг өөр өнцгөөс хараад үзээсэй л гэж би дотроо бодсондоо энэ тоглолтыг хийж байгаа. Миний уйтгар гуниг баяр харуулслын бүх тайлал тэнд тайлагдана. Хорвоог бид нар бишээ орчлонгоос бид нар сайхныг нь хардаг нүдтэй. Гоёыг нь хилдэг уралтай байх ёстой гэж миний харангуй лавгаах хэлдэг. Энэ мөн гоё үг. Нэрэл бид нар ингэж болоо штэ. Би тэгж бодож байгаа. Боддогч. Би тэгж ойлгож байна.
би тэгэж боддог гэдэг хүмүүсийг би бодсон хүүхэлтэй юмд төсөөлдөг. Би тэгэж бодсон. Миний бодсон зүйл бол Монгол хүн Монгол их газар шорын төлөө байхад болоо. Би тэгж амьдарч байгаа тий. Би тэгж амьдарч байгаа. Цороож үлдсэн Монгол нутагта Монгол хүн шиг амьдарч чадчих. Сэтгэхүйгээр биеэр Сүүлийн үеийн уран бүтээлчин ер нь тийм их Монгол үндэсний үзэлтэй тийм тал руугаа их явж байгаа шиг байна. Хэмэр цомгоос нь ажиглал үзэхэд тийм үү? Монголоо нэг хамтлагтайгаа дэлхийг нэг өөрөө дангаараа Монголыг нэг дэлхийг нэг тойрсон. Нэг тийм том юм ярихгүйгээр инээдтэй маягаар ярьчих төхөө. Би нүц бараа гэдэг дууддаг штэ. Тэр дуу би Хөвсгөл аймагт дуусан чинь хүн намайг тоодгүй. Ялангуяа тэр чи миний аймаг юм байгаа үстэй бүр аймаг юм Хөвсгөл төрсөн штэ тий. Бүр харин бүр хүн цөөх үзэх маягтай бүр. Би ч шоконд орно үстэй. Яаж энэ очиж миний дөрс нутаг. Дараад нь би зүгээр өөрөө эргээд өөртөө дүгэлт тавихгүй. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар бригадын малчин балд орж ахин дарима өглөө үнээгээс ахта бараа энэ хэзээ байхгүй. Би өөрөө ийм том ахуйгаасаа өөрөө холдсон дурак байгаа байхгүй. За. Тэгээд би шууд буцаж Улаанбаатар руу ирсэн. Эренгүүтээ би 80 болог Тэнгэрийн бүсгүй Сүмбүн хуруу хайрын дээр тань. Буцаад би өдөө орнуудын руу явсан 2-7 хоног өмнө бүх билет дууссан. Буцаад Улаанбаатар руу ирсэн чинь би эстрадын тоглолтод орж чадхаа байсан. Нийтийн дуучдын тоглолтод орж чадхаа байсан. Дундуур нь яваад явчих болсон. Тэгээд би өөрийнхөө орон зайг одоо би хийж үүсгэж эхэлсэн байхгүй. Одоо шин дэгийг гарсан юм байна. Тий, яхаа гэсэн бэ? Тий. Тэгэхгүй бол энэ чинь яг ингэж гоё байж сайхан хөгжмийн зохиолч урлагийн гав зүсгэлт миний дүү энэ дуудуулаад тач гэхээр би үгүй гэж хэлэх өдөртөө болоогүй шүү дээ. Тэнгэрийн бүсгүй гэдэг дуу өнөдөр намайг тижээж шүү дээ. Хайрын дэд хань 80 болог уянга цагаан хуруу уулзгал юмсанда ааван дуулыг намайг тижээ гэдэг байхгүй юу? Тэр эргэж битгий хар биш. Ганцхан өөрийг чинь биш, өөр олон хүмүүсийг тижээгээд нөө тэр хүмүүсийг ингээд амьдруулад баярлуулдаг байгаа байхгүй. Энийхээ цаагуур надаар дамжуулж жишээлх юм бол хайрын дэд хань гэдэг дуу би онцолж яриа. За тийм гоё дуу шүү. Урлагийн гав зүтгэлтэн Балхчав гэдэг хүн тэр дөрвөн гайхамшигт яруу найрагч нартаа нээж их нэртэй зориулж энэ хайрын дэд гэдэг ханыг 18, 19, 20 хүүхдүүдээр дуулуулж хахад даанч тэд нар ойлгож дуулаагүй юм л. Одоо үнэнд гүйцэгдээд ойлгоод дуулахын энэ хооронд би юу гэж бодож байна гэхээр ийм гайхамшигтай хүмүүс хүний ертөнцид мөнхийн сэдв болсон хайр гэдгийг яаж ингэж үлдээж чадж ийна баярлалаа гэж хэлмээр байгаа байхгүй. Мөнгнөөс илүү үнцэнтэй үнэлж барамгүй ийм гайхамшигтай зүйл хорвоогоор дүүрэн байна хүмүүсээ. Энэнд эзэн байгаа ч. Дуу ярьсан юм чинь гитар авах юм шүү. Тэхөө. За. Би тэгээд дээрэс нь бас нэг өөрөө чинь зүгээр бахархая тэхөө. За. Би ардын намын гишүүн. Би таны зоригоор би бахархаж байсан. Юунаас ч айхгүй шийтсэн байсан тэр тэмүүлэлт чинь би баярлаж омгшиж байсан шүү. Эмэгтэй хүний чинь хувьд, ээж хүний чинь хувьд, үнэн үхтэй, хурц үзэхтэй, сэтгүүлч хүний чинь хувьд хайртай шүү гэж хэлмээр байна. Би бодож төмөн олныхоо хайранд үлгийдүүлж хорвоог гоё тулаарай. За баярлалаа. Тэгээд би одоогоос 18 жилийн өмнө их нэртэй зориулж зохиож байсан. Ишгүр азрын шүлэг дэлгэр мөрөнгийн аялгау би чамд хайртай гэдэг дугаар аяграа тэхөө. За. Би ч нэг дуучин хөгжимчин биш болохоор намайг жоохон зүгээр альдраа за. Жоохон алдаа байна. Зэнзүүргүй яриад анх удаа ийм гоё юу явах гэж байна. Хөгжим явах. За баярлаа. Хангаж ороо.
Дэргэд чин чамайгаа зүудэлээ Сэрэд харвал арга дараа Чамайгаа би чин зүуднээсээ хүртэн харамлах юм Яагаад ингэ зүудэх болвоо чамайгаа би Яргүй бүх их намрын төгсгөл айлгаад байх юм да Худлаа Би зүудлэж байна Хажууд чин чамайгаа харуулах юм Хардархад минь арга дараа Хайраарам би чин бурхнаас ч хүртэн харамлах юм Яагаад ингэ зүудэх болвоо чамайгаа би Яргүй бүх их намрын төгсгөл айлгаад байх юм да Худлаа Би зүудлэж байна Үнсэхдээ чамайгаа харамлах юм Үнэн хайрыг минь тэнгэр мэднэ Өөрөөсөө хайраасаа би өөрийгөө харамлах вэ Яагаад ингэ зүудэх болвоо чамайгаа би Яргүй бүх их намрын төгсгөл айлгаад байх юм да Худлаа Би чамд хайртай зүуднээсээ би зүргнээсээ би Өөрөөсөө би харамлах юм да Хайрт минь Гоё. Баярлалаа. Ингээд дуулахаар ингээд нөө тэр зохиож исэн тэгэл тийм нэг амьдрал амар харагддаг. Сая би балхаахын тоглолтын дээр хайрын дээр танд дуулах гэж яава зүгээр хамаг юм салгалчихж байгаа юм чи. Тэгээ харахаар дээр сууж исэн тэр сандал харагдаад тэнцэнээс ингээд гэл амар энерги мэдрэдэг. Тэгээ уул тийшээ тэн сууж исэн хүн цэцэг аваачаад өгчмөр байдаг. Тэр хүн өөрөө юу ч бодох юм бэлээ. Тэгжээ тавьчихгүй болохгүй. Дуулж салгалаад. Тэгээ би ч нөгөө их амархан уйлдаг. Хүнтэй хэрэглэж чадахгүй уйлчдаг. Бол өөр. Тэр чинь бол арай өөр. Та нар хойд наснда эрэгтэй хүмүүс төрхөөр ойлгоно л да. Тэгээд нөгөө ард түмэн их сайхан баг хүлээж авсан. Тэгээ би балхаахтаа тэр сайхан яруу найрагч нартай баярлалаа гэж хэлсэн. Надаар дамжуулж мөнхийн энэ хайрын сэдвийг хайрын дэ тань минь гэж надаар дамжуулсанд баярлалаа гэж би хэлсэн. Одоо тоглолтын дээр бол дайсан 10 жил дууссан шүү дээ. 10 жил би 20 жил дууссан. 10 жил би хүлээсэн. 25-нд дуулгадна. Дандаа та нарын зүрх сэтгэлд хоногшоод байраа эзэлчихсэн доонууд байна. Би хин нэгний тоглолтод орохоор нөгөө тэнгэрийн бүсгүй 80 боллог эргэжтэй хар би ч хамт хайртай дуугаа дуулаа явдаг. Миний шар хөдлөд идэх байхгүй.
би ингээд нэг тоглолтоо яагаад хийж болдгүй юм бэ? Би 20 жил дуулчаад тахад 2 3 жил болсон бацаанууд ингээд хийгээд тахад би хаана яваад байгаа юм бэ? Хамгийн гол нь тэр өдрүүд нь байдаггүй байхгүй. Би баалд очлоо. Яг жишээлбэл 3 сарын 8-нд Тэнгэрийн бүсгүйгээ тоглолт тэгэл гоё үстэй. Тэгэхээр тэр 3 сарын 8-ны өдөр нь байдаггүй. Жилийн өмнө захиалчдаг. Аль хэдийн 2025 он хүртэл захиалсан байна. Ой, тийм үү? Яг тэр гоё өдрүүдийг гол. Одоо энэ жил бүхий өргөнтэй юм уу? Одоо энэ жил бүхий өргөнтэй. Олдсон нь. Олдсон ашгүй лээ. Олдсон нь их юм да. За тэгээд дээрээс нь бол Монгол бүхий өргөө. Би анх тоглолтоо амин зүр тоглолтоо бүхий өргөнд л хийжсэн. За бүхий өргөөл юм байна да гэж. Ингэж л дотроо бодоод сууж байна. Нэг юм асууя. За. Номын талд хамтлагдуулах уу? Надтай урлаг уран бүтээлээрээ холбогдсон, оюун ухаанаар холбогдсон, намайг дэмжиж миний амьдралын өмг төшиг болсон хайртай бүхэн минь энэ тоглолтын дээр өргөдөн. Яагаад гэвэл тэр чинь миний төрсөн өдрийн тоглолт шүү дээ. Охин бит хоёрын төрсөн өдөр. Биш ээ. Охин бит хоёрын мэндэлсэн өдөр. Эхнэрээ маань төрсөн өдөр шүү дээ. Энэ дотор чинь өнгөрсөн одоо 93 явж байна. Би тоглолтоо 80 болгын аялгаа гэж нэрлсэн. Ардын жүжигчин Зууны манлаа гончих сумлаага өөрийн найз Батсүрэн гэдэг хүнтэйгээ 100 насныхан хойд энэ 80 болог гэдэг дууг надаар дуулсан үр хөхт нь. Тэр гайхалтай сайхан хүн энэ дууг нэрлээд миний соёл ухаанаар одоо хүртэл оршин тогтнож байгаа энэ мөнхийн сэдвийг би өөртөө ашиглаж байгаадаа харин ч бахархаж байна. Тэр хүний оюун ухааны үргэлжлэл, авиас бэлгийнх нь үргэлжлэл болоод энэ өөрийнхөө тоглолтыг би нэрлэж байгаадаа баяртай байна. Учир нь дэлгэр мөрөн дуулаагүй хүн, дуулж үзээгүй сэдв, оролдож үзээгүй тэр нөө төрөл жанр гэж алга. Хип хоптоо гэх юм бол Ice Top, Mr. Dogs, хар сарна. Тэгэл рок pop гэх юм бол Ариуна, Харанга. Тэгэл одоо за нийтийн дуучид Жавхлан, Баясгалан Хоёулын танд уулзсан тийм ээ? Тий, миний доотлын ангийн төгсөгчнөр дүүнер маань ахтайгаа хамт дуулаад Монгол Улсын гарч ичж болоод явсан. Би одоо хамгийн хайртай хүмүүс юм аа. Нэг үчүүдэд тэд нар чинь сонгодог уралгаас гэтэл ардын жүжигчин долгор сэтгэлд мөнгөрсөн гэж. Яах юм. Тэр тоглолт энэ тоглолтыг та нар зүгээр надад гуйлгаад би зүгээр гой бэлтгэлэл хиймээр байна. Тэгэл би ганц өдөр төрсөн өдөр нам аваад тэгэл тийм байна. Жоохон амар. Охин дуулах уу? Охин тэр бас их надад юу яаж байна? Их шантааж үүсгээд байна. За. Учир нь тэр хүний төрсөн өдөр шүү дээ, тэр өдөр чинь. Тий. Тэгэхээр чинь ангийнхаа 10 дүүхтэй өрсөн гэн. За. Тэгээ тэр нь бассейн дотор байх ёстой гэн. За. Тэгээ хамаатан садны басны 10 дүүхт нь 20 30-аад нөхдүүд байх гэдэг. За. Тэгэхээр тэр нөхөр төрсөн өдрийг аав нь хажууд нь байх ёстой шүү дээ. Уул нь бол миний тоглолт болох гэдэг өдөр би чинь бүхэн өргөн дотор ивчих ёстой биз дээ. Тэгвэл аав ирэхгүй бол жохом аа байгаад яах юм бэ гэнэ. За тэгвэл охиныхоо төрсөн өдрийг би сайхан хийж өгье. Яг хүслийн гүйцэгээд. Чи миний тоглолтын тайзан дээр надад ямар бэлэг барих юм гэж би асууж байгаа. Энэ миний тоглолтын тайзан дээр бол миний охин хөгжим бүжгийн дон сургуулийн утсан хөгжмийн ангид сурдаг. Виолончел тоглодог 5 дугаар анги. Би дотроо бодож байгаа. Ээжийнхээ хүслийг биелүүлж, аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн тийм гоё урлагийн нэг үзүүлбэрийг үзүүлэх байх гэж би дотроо бодож байгаа. Үгүй, виолончел гэдэг чинь морин хил байхгүй юу? Морин хил. Миний охин чинь сая дэлхийн 58 орны хүүхдүүдээс төрүүлээд Нью-Йоркийн Корнегийн дэлхийн театрт очиж төрүүлээд сертификатыг аваад ирсэн юм чи яах. Сая хөгжим бүжгийн дон сургуулийн шилдэг 3000 оюутан залуучууд шилдэг 70 хүүхэд өрсөлдөж байхад ардын жүжигчин чулууны нэрэмжтийн олон улсын уралдаан тэмцээнд 4-өөр гараад ирж байгаа. Би охинороо бахархан энийг ээж нь тэгж мөрөөдсөн, аав нь тэгж хүсэж байгаа. Яг би зүгээр нэг Монгол турхтан дотроо гэдэг өнгөрсөн болно. Гэхдээ надад хор шар үлдсэн. Би охиноо дэлхийн од болон уранд өгсөн. Яагаад би хөгжим бүжгийн дон сургуульд оруулж байгаа гэж? Яагаад би хөгжим бүжгийн дон сургуульд оруулсан гэхээр би мэрэгжлийн хөгжим дуулаач биш. Соёл урлагийн их сургуулийг дүүргэсэн. Ард түмнээс камертоны болд номын цас хамтгийн дэлгэрмөрөө хоёр аль нь илүү дундаа байгвал аль нь бүгдээр хайртай боловч минийх арай л жоох илүү гарч магадгүй юм. Оо бүр нилээ илүү гарах бах. Магадгүй. Нилээ. Гэвч дэлхий дээр
хөгжмийн боловсролоор мэдлэг оюун ухаанаараа гарцаа байхгүй бол төрүүлнэ гэдгийг би өөрөө мэдж байгаа. Би өөртөө навсаад лалга болно. Тийм учраас Никтоны Батчулуун, Sweet Motion, Харан, Камертон, Ариуна гэдэг чинь мэрэгжлэрээ босоо байдаг хүмүүс байна. Юу ярих? Энэ л жүжиж байгаа нь Монгол улсын хөгжим бүжгийн том сургууль. Одоо бол хөгжмийн том факультет, том их сургууль боллоо л да. Маш их баяртай байна. Манай багш нар бүгдээрээ Оросд энэ мэрэгжил боловсролыг өглөө тэгээд аваад ирсэн. Өнөөдөр тэр бүхний түүч Ариунбаатар яаж юм эзэлж байгаа. За, хоёулаа нэвтрүүлгийн төр завсралнаа. Тэгээд буцаад орё. Хэдхэн минутын дараа яриа их гоё явж исэн. За баярлалаа. Берлин брэнд амжилтан ахиулсаар Махимпс хувьцаат компани. Нийслэл хотын 378 жилийн өдрөөлөн 80% хүртэл хямдрлаа. Сохо тавилгын ихтэл. Анда дизайн студи. Төгс урлахгүй. Сэвтлийн дархлаа дэмжин антибиотикийн хэрэглээг бууруулна. Сэвтлийн Сарбур 5 суперастын тодруулах суглаа худалдаа хэллээ. Та суперастан болохоос гадна суглаа суглаж 100 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлтийг үнэн дүнгээс шууд хасуулан аваарай. iPhone 8 албан ёсны хэрэгтэйгээр зөвхөн BSB. Та тэс шатхууны карта үнгүй захиалан аваад худалдаа авалт бүртэн литр тутам 50 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээс гадна 20 мянган төгрөгийн худалдаа авалт бүртэн нэг азын дугаартай болно. Ухаалаг хэмнэлт урагшлах амьдрал Тэс петролиум. Thinking back to where it starts. Close my eyes and there you are. You keep me warm as the nights draw in. Winter, spring, fall. Зөвхөн BSB-д Очроо нэмлэг Европ болон Америк нэгдсэн улсад хэрэглэгддэг арцэг нурууны наривчилсан эмчилгээний тоног төхөөрөмж болон Герман улсын PIDD брендинг супероксид лазерын тоног төхөөрөмж RF-ийн озон болон дулаан зүүнний эмчилгээгээр эмчилж буй оновчтой үр дүнтэй болох нь харагдаж байна. Мөн түнчлэн үе мөчний өвчин, хүзүү нурууны суулт, нурууны дискний цүлхийд, мэдрэл дарагдах, түнхний үеийн өвчлөлт, үе мөч бадарах зэрэг өвчнийг эмчилсээр байна. 5 хоног хэвтгэд бол эхний өдөр ерөөсөө тэр аппаратанд ороод шууд үр дүнгээ өгөөл мэдэгдсэн. Маш сайн эмчилгээ байна. Тэгээ одоо бол биеийн байдал аягүй сайн байна. Би одоо маш их баярлж байна. Миний биеийн байдал маш сайхан болж байна. Энэ аппаратанд маань өвчлөл нь онцлог боловч бас насны хязгаар байхгүй эмчилгээ хийгддгээрээ бас онцлог давуу талтай. Эмчилгээний хугацаа богино, өртөг зардал багаараа бас онцлог давуу талтай. Сэлэнг зочд буудлын замын чангахон очирван эмнэлэг байрлаж байна. Төгс Тонер брэнд дэлхийн нэртэй HP, Canon, Samsung, Xerox, Epson зэрэг бусад бүх хэвлэх хөвлөх төхөөрөмжүүдэд тохирсон шингэн болон лазер принтерийн хорыг төгс чанартайгаар Монголдо үйлдвэрлэж зогсохгүй. Бусад төрлийн Brother, Dell, Lexmark, Ricoh Sharp зэрэг брендийн хорны худалдаа, бүх төрлийн принтерийн худалдаа, бичиг гэргийн худалдаа, Осын принтерийн чанартай цас зэргийг хамгийн хямдаар худалдаалж байна. Мөн манайх бүх төрлийн хор болон принтерийн засвар үйлчилгээг түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэж байна. Төгс Тонер. Би Брюсэ жип болгоно. Яаж гэж юу? Ухаалаг хэмнэлт урагшлах амьдрал Тэс петролиум. Сарбур 5 суперастан тодруулах суглаа худалдаа хэллээ. Та суперастан болохоос гадна суглаа суглаж 100 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлтийг үнэн дүнгээс шууд хасуулан аваарай. Сэвтлийн дархлаа дэмжин антибиотикийн хэрэглээг бууруулна. Сэвтлийн Анда дизайн студи. Төгс урлахгүй. Та хүссэн давилгаа өөрчлөгөөгүй. Үгүй. Сохо лизингээр аваарай. Сохо. Берлин брэнд амжилтан ахиулсаар Махимпс хувьцаат компани.
За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Ярилцлага маш гоё үе дээр харамсалтай завсралх болсон. За тоглолт бол гайхамшигтай болох нь тодорхой. Хамтарч дуулсан хүмүүс чинь за дахиад л нэг юм асууя. Номин талд хамтлаг дуулах уу? Бидний үеийн одоо бид нар одоо пениш номин талд. Би бол хайртай хамтлагийнхаа үүсгэн байгуулагчийн агуу 3 хүнийг би гэр бүлтэй нөрнө. Тоглолтоо хийж байгаа хүн нь би. Ашиг олж байгаа нь би. Тэр 3 бол хуулаараа тэднэрт ямар ч ашиг байхгүй учраас дуулах хэрэгтэй. Монгол Улсын хуулиндаа ашигын бус дуулалтыг хийж болно. Тийм үү? Төрийн албаагч. Тийм, төрийн албаагч ашигын бус хандын дууг дуулж болно. Тэгвэл дуулах юм байна. Тэд өөрсдөө хэр хүнддэх нь вэ гэдгийг л би тэр дээрээс харна. Учир нь тэдний надтай хамтарч дуулсан бидний зүрхсэтгэлд үлдээсэн тэр том орон зай болсон дурлаж бичсэн шүлэг яа зүүдэнд ирэх чаргал үүр битээ цагаасаа миний тайзан дээр 20 жил болсон хамтлагчтай энэ жил 20 жилийнх нь хой болж байгаа шүү дээ. Тэд нар хамтлага амьдралаа түүхээ хүндэтгэх ёстой гэж би бодож байна. Тэрнээс би дуулнаа. Маргааш юу болохыг хинч мэдэхгүй юм чинь би юм ярмааргүй. Тоглолт бол ганцхан өдөр л болно шүү дээ. Арай л юу биш үү? 11 сарын 17-нд. Ой үзэж амжихгүй нь яах вэ? Бүр ингээд тэгээд тийм сенсацтай. Билет нь дууссан. Ийм л надад гоё урам өгнөхөөс хүмүүс тоглолтыг үзээ та тэр ингээд өгчөөч. Ингээд надад бол энэ биш ээ. Миний дүү дуул. Миний дүү бэлтгэлээ сайхан хий. Хагч нар энийг чи хий гэдэг. Энэ олон залуучууд миний дүү хараа. Эндээс амар гоё энерги авна шүү. Миний дүү дуул. Ахын чамд дэмжээд өгье. Ахын чамд 2 сая төгрөг өгье. Миний дүү сая төгрөг өгье. 10 20 сая төгрөг биш. Миний дүү энэ сая төгрөг миний дүү энэ нэг хүмүүсийг нэг гоё ингээд сэргээд өгч. Би ийм л хүмүүсийг хүлээж, ийм л хүмүүсийн төлөө энэ амьдарч байгаа тоглолтыг хийж байгаа. Тоглолтын чинь зарыг тэгвэл би нэвтрүүлгээр рекламдаад өгье. Facebook-ээр рекламдаад өгье. Бусдад бас гоё энерги өгнө шүү дээ. Чи ганцаараа авах нь биш. Энэ дуулагдах гэж байгаа энэ та бүхний сайн мэддэг энэ дуунуудыг ингээд зүгээр ээлж дараалаад ингээд дуулчих юм бол нөгөө л тоглолтооч болох гэдэг юм л. Ямар нэгэн тоглолтын амар одоо бүр цензур нь бол найруулагч байдаг байхгүй. Гоё роман уншаад төсгөлийн 5 хуцыг дуусгахад хэцүү байдаг шүү дээ. Тэрэн шиг тоглолт тийм болох хэрэгтэй. Найруулагч нь Монгол Улсын гавьж шин даваах уу? Дади гэж үндэсний дууж гэрдмийн чуулгын мэрэгжлийн бүжигч. Ийм хүн миний тэр 25 дуу үлгэр болох гээд гэртээ хөдөлмөрлөж байна. Миний арталт олон залуучууд хөдөлмөрлөж байна. Би бол нөгөө хийх ёстой зүйлүүдээ хийгээ явж байгаа. Уран бүтээлээ. Тийм. Ер нь бол манай нийгмийг зөв голдролд нь оруулаад хөгжүүлсэн бол дуучин хүн зүгээр бэлтгэлээ хийгээл байж ах ёстой юм байна. Тэр систем нь өөрөө буруу гажаад өөр өнцгөөс яваад байгаа учраас тийм дуучин хүн өөрөө менежерээ хийе. Тэгээ яг дуулахаар нөгөө хоолойнд байхгүй ингээд хэцүү шттэ. Юм бүхэн амар биш. За охин бол авьяасаа үзүүлэх юм байна. Өөрөө дуулах юм байна. Номин тас дуулж магадгүй юм байна. Гүүч байж магадгүй юм байна. За төрийн их найрал хөгжим Баян Монгол чуулга үндэсний дуур эрдмийн чуулгын бүжигчид амьд хөгжмийн баг өөжгийн бухагаас ахуулаад надтай хамтар дуулсан ард түмний сайхан дуучид бүгд ирнэ. Учир нь тэр бол миний төрсөдөр, охин битэрийн төрсөдөр 10 жил хүлээсэн миний тоглолт. Аархаж байна. Би чадна. Чадна. За нэг эвгүй юм асуух нэ. Асуухгүй ч байж болохгүй юм байна л да. Нэг зураг гарсан дэги. Нөгөө Ялгажихын газар дээр очиод байж байгаа зураг гарсан. За энэнд нь манай нэг сэтгүүл зүйн салбарын залуу одоо 25 дугаар сувг телевизийн гадаад мэдээний редактор залуу их муухай доромж үг бичсэн. Тэгээд бидэрт ч бас нэг сайхан санагдаагүй л. Тэгээд тэр тухай хоёлаа ярих уу. Тэр зургийг өгөөч найруулагч. За миний төрөнд бол би ийм үгийг эхлээд би хэлчмээр байна. Би ард түмнээсээ уучлал гуймаар байна. Намайг ийм ирээц хэргүй ийм зураг олон нийтийн сайт, сошиал медиаар тавьсан намайг уучлж өршөөгөөрэй. Гэхдээ үнэхээр би ингэтлээ сандаг. Би үнэхээр ингэтлээ ганцаарддаг.
Намайг тэр олон өдөр 700 хоног штэ. Би 2 жил би түүнээсээ би хол байж ганцаараа нулимсан дотор би өөрөө живж амьдралаа. Ямар хэцүү байдгийг үзээгүй хүмүүс мэдэхгүй. Тэрийг туулж ээжл ойлгоно. Сэтгүүлч хүний хувьд би тэр хүнийг өшөө жоохон бодож байгаад ярьчихгүй яасан бол доо л гэж бодсон болохоос биш тэр залууг бол би нэг дүгнэж зэгнээд ах надад шаардлага байхгүй. Хөөхий тэр залуу миний энэ амьдралыг туулж үзээгүй юм чинь юугаа мэдх юм. Хүний амьдрал руу хуруугаа нэмж үзээгүй гэж хошуугаа нэмдэг хүмүүсийг би тоодохгүй. Надад тэднээс ч илүү хийх зүйл их байна. Хүний амьдрал богинохын юм байна. Харин би сүсгтэй хийгээд сүжигтэй ард түмнээсээ уучлал гооч. Намайг ингэтлээ санаж уйлж явсныг минь ойлгоорой. Хүн ахаад ийм алдаа энэ төдөл гаргахгүй гэж л хэлж байгаа юм да. Өөр юу ярих вэ? Тэрнээс аимшигтэй үстэй хүний шарил бунхан дээр очиод дээр нь хөвтөөд зураг авахуулаад ингээд рекламадад яваад байна гэж ингэж бодож болохгүй. Ингэж бодож байгаа хүн тайлбарын үнэ гэсэн байх шүү. Хүссэн ч миний үдсэн амьдралыг эртдээ юу оройд энэ хүндрэлтэн үзэж л таарна. Хаашаад зогтож чадахгүй. Тэр үед л ойлгоно. Миний ингэж явсныг минь та нар одоо л ойлго. Тэгээ би уучлал хүсэж энэ бүхнийхээ тайллыг би өнөөдөр төрсөн өдрийнхөө тоглолтоор хийх гэж байгаа. Намайг уучлаарай. Миний буруу. Гэхдээ би дотроо өөрийгөө өмөрөөд өмөлцөөд амьдаа. Заримдаа хүн ер нь тэр нөгөө дотор яг ингээд өмөлцөж байгаа дотгошоо урж байгаа юм а ер нь гаргаад явчмаар яг санагддаг байхгүй. Надад ч гэсэн тийм үе гардаг. Гэхдээ би илүү муу санаатай учраас дотгошоогоо ингээд төвчээд зэлээд идэг байхгүй. Чи бол гаргаал тавьчихсан. Хүн бол айгүй бодлогогүй. Бодлынхаа алдаанаас болж их сонсох ёстой хоёр чихээ ашиглахгүй. Баг ярих ёстой нэг амаа хитрхи ашиглаад байгаа байхгүй. Бодохгүй зүйлээс хин нэг сэрэж, хин нэг өхүүлж 5 секундын дотор тэнэг алдаануудыг хийлгчээд байгаа юм. Тэр бүхний цаана хүн эрх чөлөөгөө алдаж энэлэн шаналдаг. Эрх чөлөөгөө алдаж энэлэн шаналсан цагт ижи аав эхнэр хүүхдээс өөр хинч зовж байгаагүй юм. Энийг би биеэрээ туулж амьдралаараа мэдэрснийхээ хувьд цензург яриад хэлчмээр санагдаж байна. Бусад хүүхдүүдийг бол ярих энэ орон зай үүсгээд ч яах юм. Яагаад гэвэл орчлон хороо бидэнд дандаа аж аргалыг л өгсөн. Зовлон хүн өөрөө сэтгэлдээ л тээж амьдарч байгаа болохоос ш. Хүний сэтгэл өвддөггүй бие өвддөг байхгүй. Тэгэхээр миний биеийг өвдөх гэж байгаа бол одоо бол хоцорцсон. Учир нь миний сэтгэл гэгэрч гисэн. Ийм байна. За тэгээд энэ бүхэнд цэг тавиад редүгөө өөдрөг хараад нэг гой нэг уярж баярлсан 17-ны оройг хүлээх юм байна л да. Баярлалаа. Хайртай сайхан ах дүүс минь, Монгол зан олон минь. Сайхан доонуудыг ирж сонсоорой. Сэтгэл зүрхнээс гарсан сайхан доонууд сэтгэл зүрхэнд л хүрдэг юм шүү. Тэр сэтгэл зүрхээ нэгтгэж цөмөрөө өөрсдийгөө, амьдралаа, улс Монголоо, хувь заяагаа энэ ертөнцөө ариун сайхан гэгээн байлгаж үлдээе. За баярлалаа. За баярлалаа. Тэрийн нэвтрүүлгийн цаг дууссан. Дэлгэр мөрөн гэж ихч гоё нэр юм. Нэрэн дотор нь уянгч байгаа юм байна. Тэр 80 болгоч нийлээд их мөрөн болно шүү дээ. Төрөл төрлийн доонууд байна шүү дээ. За дандаа зөндөө. За тэгээд 17-ны өдөр пенүтэйгээ уулзаарай. Дандаа хүссэн болгон чинь биелэж явах болтугай. Гэхдээ ариун хүслүүд нь биелэх болтугай. Ингээд зөөлөнсөй та хоёрт аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлаа. Миний амьдралын үлдсэн цаг хугацаанд муухай бодол оршин байхаас өнгөрсөн. Би гэгэрсэн. Би гэгэрнэ. За. Гэгэрнэ. Энэ бүхнийг амархан хийхгүй баг. Би дээрээ багштай. Ном дор мөргөн, багш дор мөргөн, хувраг дор мөргөн. Би бүгдийн дээдлэн. Ижээ аваага шүтэн хөх тэнгэрээ дээдлэн. За баярлалаа. Баяртай. Баярлалаа сэтгүүлчээ. За.
Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цаг хүртлээр баярлалаа. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани